Аймгийн цадаргын тамгын газар насан туршийн суралцах төв 12 сумын цадаргын тамгын газараас бүх нийтийн насан туршийн боловсрол манай хотын ирээдүйн урандор суралцагч хот нээлттэй алганы өдрөлгийг зохион байгууллаа. Энэ нь бол ямар зорилготой вэ гэхээр манай 12 хэрийн иргэд маань суралцагч болсноороо ЮНЕСКОгийн суралцагч хот гэсэн энэ шалгуурт одоо бас эсгээр төлөвлөн одоо ажиллаж байгаагийн одоо нээлттэй арга хэмжээ юм аа. Тэгээд энэ маань өнөөдөр яах вэ гэхээр иргэд маань Монгол ичгээр одоо гаруй эсгээ зурж суралцагч хот гэсэн мэдээллийг аваад тэрнээсээ одоо эрүүл амьдралын хэм маяг, санхүүд суралццгаая, тарих оюунаа цэнэглэе, өв соёлоос суралцъя, байгаль орчноо хайрлан хамгаалъя гэх мэтлэнгээр өртөөнүүдээр дамжаад тэрнээсээ бол тодорхой юм чиглэлүүдээс суралцаад тэгснээрээ бас 10 хэрээрээ бахархах ер нь насан туршдаа суралцах ёстой юм байна гэсэн энэ ойлголтыг авах энэ чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаамаа. ЮНЕСКО дэлхийн 76 орны 356 хотыг нэгтгэн суралцагч хот сүлжээг бий болгосон байна. Үүнд 10 хэр хот нэгдэх зорилт тавьж санамж жүжгийг байгуулжээ. Энэ хүрээнд иргэдийн нэг нэгнээсээ суралцах боломжийг бүрдүүлж 7 өртөөг ажилуулсан 20 гаруй төрлийн үйлчлэгээг хүргэсэн юм. Энэ өдөр иргэд дуулж бүжиглэж эрүүл амьдралын хэв маягт суралцаж төрийн үйлчлэгийг газар дээрээс нь авч сонирхсон зүйлээ асууж нэгэн өдрийг бүтээмжтэй сэтгэл хангалуун өнгөрүүллээ. За би энэ албаны акц дуудлагатай ирж нохойг албандаа 2 дахь жилдээ ашиглаж байна. За энэ нохой маань Үрэнгээ аймагт ирээд сонгон хэргийн халуун мөрөөр нь илрүүлэх чиглэлээр ер нь сургалтанд хамрагдаж курс төгсч ирсэн нохой байгаа. За энэ нохой маань Үрэнгээ аймагт ирээд 2 жилийн хугацаанд 18 хэрэг илрүүлсэн. Халуун мөрөөр хөөн барилт, сонгоо олт хэлбэрээр хэрэг илрүүлсэн нохой байгаа. За албаны нохойг албанд ашиглахдаа за орон нутгийн байгууллагууд бол хөөн барилт, сонгоо олт чиглэлээр ашиглаж байгаа. За төв орон нутгийн албууд бол ихэвчлэн за чиглэлтэй нохойг сургаж ашиглаж байгаа манай цагдаагийн байгууллага. За энэ үеэр манай мал эмнэлгийн газар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон үйл ажиллагаагаа танилцуулж байна. За тэгээ энэ хүрээндээ бид нар одоо хөдөө хэрээр ажилладаг явуулын пост, хэрийн штабынхаа байрыг тоноглож үзүүлж байна. Мөн одоо лабораторийн үйл ажиллагааг газар дээр нь одоо шинжилгээ их боломжтойгоор танилцуулж байгаа. Хэрвээ хүссэн хүмүүс бол одоо мах сүний дээжээ манай лабораторид өгөөд шинжилүүлэх бол боломжоор хангасан 10 хэрийн мал эмнэлгийн тасагтайгаа хамтраад мал эмнэлгийн тасаг мал эмнэлгийн үйлчлэгийг нэгж ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ гэдэг үйл ажиллагаагаа танилцуулж галзуу өвчин сурцсан сэргийлэх вакциныг одоо нохой мууранд үнгүү хийж мал эмнэлгийн үйлчилгээ авах үзүүлэх шаардлагатай мал амьтанд бол одоо газар дээр нь үзлэг шинжилгээ хийх эмчилж ажиллаж байгаамаа. 10 хэр сумын суралцагч хот болох зорилт төвшүүлж ажилласнараа иргэдийнхаа насан туршийн боловсролыг дэмжиж сурах урам зоригоор цэнэглэхийн зэрэгцээ сурснаа түгэх бусдтай хуваалцах замаар иргэдэд хөгжүүлж амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгыг тавьж байна.